Хүний сэтгэл нууц гүн рүү өнгөөвөл хайр ба атаархал хоёр зэрэгцэн оршдог бөлгөө. Заримдаа нэгэн үг, нэгэн худал тамаг бүх амьдралыг сүрүүлдэг. Энэ бол Отелло. Цэрэг гэрийн алдар суу, хатуу зан, гэрэн итгэл, хоромхон зургийн харталт хэрхэн түүнийг нураасны тухай эмгэнэл түүх. Яагаа минь. Сэтгэл минь үнэхээр хүнд байна. Би Десмонд бүхний өгмөр байвч тэр намайг үл харна. Би түүнийг Отеллод алдлаа. Гэтэл би чинь түүний төлөө ам тавхаж бэлэн хүн. Чаа би ойлголоо Родриго. Хайр гэдэг зөөлөн ч хэлээ мунхаг болгогч. Гэвч миний тусгүйгээр түүнийг эргүүлээд авчихгүй. Би Отеллогийн нэрийг шавуулт болж Десмоны сэтгэлийг ганхуулж чаднаа. Би юу хийвэл Десмон минийх болох вэ? Эхлээд бид Барабонцог сэрэн эцэг хүний уур хийлэн уулны таравслалтай. Түүний охин Мауртад нууцаар гэрсэн гэдгийг хэлбэл бүх зүйл дөрөв. Тэгээд Отеллод сүүдэр тусна. Сүүдэр бол миний зэвсэг. Үүдийг шүмдөлөөр эвдэг шахаж байна. Чухам ямар хэрэг гарч намайг 50 нойрноос минь зочив. Ноён Барабонцо. Охин таны гэрээс зүгтжээ. Тэр хинтээ гэдгийг сонсоод бүүцчихээрэй. Тэр Отеллог их харны өөрт ортсон. Тэр чин сайхан хүмүүжлтэй цэвэр охин. Тэр тийм зүйл хийзээч энэ боломжгүй. Харамсаад яах вэ ноён та? Тэр нууцаар гэрэлсэн. Та мдээгүй л яваа. Урмаг энэ бол миний нэр төрийг гутаасан хэрэг. Хүмүүсээ дууд, жолоочоо дууд. Отеллод би хариуцлага нэхэх. Чи миний охиныг шөнөөр сэтгэл төрүүлэн аваад ичид хэрэгсэн үү? Миний охин мөрөөрөө явах охин. Тэр ингэж хүн дуурах хүн биш. Танай охиныг би доромжлоогүй. Тэр намайг хайрлсан. Би ч таныг тэр миний амьдралын гэрэл. Миний зүрх Отеллод өгөгдөжээ. Би түүнийг нас багын баатар гэж харж, түүний түүх дайчилгааны замналыг сонсоод сэтгэл минь түүнд хандсан. Тэгэхээр миний охин надтай биш, нөхөртөөгөө зогсож сонгожээ. За тэгвэл би хүлээн. Гэвч Отелло, миний охин барьцаа өөрөө хүлээгтэн. Түүний хувь заяа одоо чинийг гарт. За. Эзэн жанжин Отелло, шурган дундаас ч бид аюулгүй давлаа. Тэнхлийн хилэнч таны дархлааны өмнө хүчгүй боллоо. Кросо. Чаа би ажил хэрэгч цэрэг гэрийн ёстой гэж үзэн иймд чамайг дэд тушаал төшөөлөв. За. Биш кашаг өрөмслөө. Энэ шудраг бус явдлыг би зүгээр хараа суухгүй. Хатаархлын галмын намайг хөтөл. Энэ бол нөхрийн тань анхны бэлэг. Тэр таныг хамгаалж хинээс ч илүү нандиныг хүссэн. Надад чухал би энийг хизээж алдахгүй. Сонс Родриго. Хэрэг Десмоныг чин үннээр хүсэх юм бол Отеллогийн баруун гарын хүн кашаг өрөх ёстой. Отеллог бол итгэл дээр амьдардаг хүн. Итгэлийг нь гахуулбал тэр бүхнийг алдна. Энэ намайг түүнийг ойртуулах бол би чамд туслана. Одоо хий кашо нэр баахан гутагдвал Отелло түүнийг огцруулна. Би өөрөө хянан байх ёстой гэдэг. Ингэж сохтуурч явна гэдэг бол маш буруу хэрэг. Цэргийн юм надад зохихгүй. Надад үл тохирно. Таны нэр хүнч гэж юу ахав те? Хэн ч таныг хүндэлдэггүй. Энэ бомб миний өдөрлөг би. Та нар шүн дөлөөр цусгаж газрын хүмүүсийг айлах гэж юу? Эзэнтэй би буруу үйлдэл хийлээ. Чам миний урам уурлаа. Би чиний тушаалыг одоо гурав. Яг ийм явдал миний хүснээр дараагийн алхам бол алчуур. Хатагтай унасан бололтой. Энэ алчуур бас гоё юм. Алчуура нашог. Хатагтай бүглээ. Энэ өнөр энэ дайлаа хаанаас ирв? Яагаад касса надад өгсөн юм бол? Эмгтэй дурдлын бэлэг гэдэг л хавтаа. Бага тэр чамайг хуурч явна юм шүү. Эзэнтэй минь би өмнөөс өөрөө бүр хийлэн. Танай хатан сүүлийн үед кассатай уулзаж очроод багш юм. Тэр хоёрын инээн сэглэл харьцаж байгаа байдал нэг л биш ээ. Дотсон юм шиг. Боломжгүй. Десмоно бол ариун цэвэр зангийн биел. Тэгвэл би нэг асуулт асууя. Яагаад таны алчуур зөвхөн танд үнцэнтэй тэр бэлэг кассагийн өрөөнд илэрнэ вэ? Алчуур? Тэр алчуур уу? Үгүй. Тэр Десмоногийн гартал байх хэвээр.
Хизээш таныг уурахгүй байвал би баярлахсан. Гэвч үнэн гэдэг заримдаа зүрхнээс хатуу байдаг шүү. Нөхөр минь яагаад ингэтлээ хөтөн болов? Та надаас нүүр буурал чимээгүй боллоо. Наадах алчуур хаан байна. Би төрхөө алдсан бололтой би яагаад Хаан байна гэж алчуур бол миний хайр итгэлийн бэлэгдэл. Чи үүнийг яахын алдгүй. уучлаарай харин танд би ямар ч муу юм хийгээгүй. Касыг хамгаалах болохгүй юм. Эмэн эр хүний хардталт бол далаа шиг. Эхлээд зөөлөн мэд боловч дараа нь бүхнийг төрөн авдаг. Та 50 байхдаа үнэн удахгүй илэрхэл болно. Отелло минь хайр минь намайг бузар хардталтын замд хүргөө. Би түүнд зөвхөн ариун сэтгэлтэй л явсан. Чи миний амьдрал, миний баясгалан. Гэвч би чамайг гашуун үлэмстэй хардж байна. Хэрв чи үнэнч байсан бол Тэнгэрийн орнд очих бэлэн бай. Би танд ямар ч уралт хийгээгүй. Миний амьдрал бол таны бэлэг. Харамсалтай нь миний зүрх ялагдаж, хардталтын хүдэн мөсөр бүрхдэг. Эцэнтэй та юу хийв? Дистомон ямар ч гингүй байсан. Алчуур. Тэр алчуурыг би авч яагаад тогсон? Тэр л бүхний зохиосон. Яаго Чөтгөр миний нөхрийн ухааныг эргүүлж хатан алуусан хүн болчихъя. Яа, дугуй олоод өгөөчтэй. би юу хийвэ? Миний хайрыг би өөрийн гарт тусдах. Хардталтын хор намайг сохолсон байна. Энэ баяртай л. Тэсэмэн миний ганц миний ариун гэж. Ийн Отеллогийн амьдрал дуусав. Итгэл гэдэг ганц удаа ганхвал нэргүүлсэн цайз мэт нурдаг. Хайр бол хүчрхэгч, хардтал тэрнээс илүү хорлогч. Яаго хорлолоо тусаар цэвэрлүүлж, Дестемон гимгүй чигээрээ мөнхөрч, Отелло алдаагаа ойлгохдоо оройтжээ. Хүн сэтгэлдээ буй сүйдрийг танихгүй бол тэр сүйдэр эцэст нь хүнийг залхина.